үчийн мэдээ танилцуулъя. Шүүх байгуулах тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл шүүгчийн оронтой батлах тухай улсын хурлын тогтоолын төслийг улсын хурлын 3 гишүүн улсын хурлын дарга энх болдод өнөөдөр өргөн барьлаа. Хуулийн төсөлд шүүхийг тойргийн журмаар байгуулахаар тусгасан байна. Улсын хурлын гишүүн хууль зүйн байнгын орооны гишүүн Төвдөн Дорж, Тэмүүжин, Гамбат, Цог, Баяр цагт нарын өргөн барьсан хуулийн төсөлд хэргийн ачаалал нутаг дэвсгэрийн ойр дэвт байдлыг харгалзан үзэж 2-3 аймгийн давзаалтах шатны шүүхийг тойргийн журмаар, эрүүгийн давзаалтах шатны 9 шүүх, иргэний давзаалтах шатны 9 шүүх, нийт 18 шүүхийг байгуулахаар тусгасан байна. Түүнчлэн сум дундын 29, захиргааны хэргийн анхан шатны 22, дүүргийн эрүүгийн 4, иргэний 4 нийт 59 шүүхийг байгуулна гэж хуулийн төсөл санаачлагчны нэг Тэмүүжин гишүүн ярьсан юм а. Сум дум захиргааны болон дүүргийн шүүхийг байгуулах тухай хуулийн төслийг боловсруулахдаа тухайн аймгийн нутаг дэвсгэрийн байршлаас үл шалтгаалan иргэдэд ойр сум дүүрэгт харьяалуулсан нь шүүхийн үйлчлэгийг иргэдэд аль болох ойртуулах хуулийн үндсэн санаа агуулсан юм байна. Маргааш дэлхийн сүүлчийн өдөр гэсэн суурхал тараад байгаа. Аливаа нэг суурхал нийгэмд сөрөг үзэглүүдийг дагуулдаг. Өөрөөр хэлбэл архиталт, гэмтэрэг, хулгай дээрм ихсэх зэрэг нийгмийн сөрөг үзэглүүд ихсэх хандлагатай байдгийг үүнтэй холбогдуулан цагдаагийн ерөнхий газраас албан ёсны сэрэмжлүүлэг хүргэж байна. Монгол улсын ерөнхийлөгч өгсөн үүргийн дагуу хандаж байна л да. 12 дугаар сарын 21-нд ертөнцийн мөнхөл бий болон дэлхийн сүннээ өгсөн янз бүрийн суурхал бий боллоо. За энэтэй холбоотойгоор нийгэмд бас иргэдийн амгалан тайван байдал алдагдуулах бужигнаан үүсэх юм хандлага үүсч бий болж байна. За маргааш дэлхийн мөхөл ирэх учраас өнөөдөр хамтлаа арих улс огтуурын за хууль бус үйл ажиллагаа хууль бус үйлдэлд иргэдийг уруу татах, турхирах янз бүрийн хавар аашуудаа гаргах явдал зарим иргэдийн дод нийтлэг байж байна. Тэгэхээр цагдаагийн байгууллагт иргэдээс 102 мэдээллээр дуудлагаар маш удаан иргэд хандж байна. Энэ 12 дугаар сарын 21-нд дэлхийн мөхөл ирнэ гэсэнтэй холбогдуулаад хүмүүс янз янзын ааш араншан гаргах, арх согтруулах ундааны хэрэглэгийг хэтрүүлэх, ингэсээрээ нийгэм бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах, хууль бус үйлдэл бусдыг турхирах, уриалах, дуудах ийм хандлагууд ихээхэн гарч байна. Тэр ийм асуудлууд байж таарахгүй. Дэлхийн мөхөл болохгүй гэдгийг бол олон улсын эрдэмтэд судлаачид манай эрдэмтэд ч гэсэн удаадараа хэвлэл мэдээлэл хэрэгсээр иргэд та бүхэн танилцуулсан. Тэгэхээр нийгмийг бужигнуулахгүй байх, амар тайван байх, элдв суурхал ярианд автахгүй байхыг цагдаагийн байгууллагаас нийт иргэдтэй анхааруулж байна. Төрөлт хэрэгтэй зайран хэмээн олон алдарсан Монгол улсын ардын жүжигчин Чимэд Осрын мэндэлсний 100 жилийн энэ жил тохиолж байна. Тайз дэлгэцийн олон сайхан түрээрийн ард түмнийхэн сэтгэлд хоногшин үлдсэн тэрээр Монголын соёл урлагт 50 жилийнхэн авьяас үлгийг зориулсан байна. Монголын тайз дэлгэцийн алтан үеийн сор олсон ардын жүжигчин найруулагч Чимэд Осрын цогтойж киноны цэцэрлэгч өвгөн хүний сайхан сэтгэл киноны ус жүгний дүргээд түүний бүтээсэн олон 14 өнөөх хүртэл үзэгчдийн сэтгэлд хоногшин үлджээ. Тэрээр анх 1936 онд улсын төв театр жүжигчнэр орж урлагтай амьдралаа холбосноос хойш Монголын тайз дэлгэцийн урлагийг хөгжүүлэхэд өөрийн авьяас бэлгээ зориулсан хүн гэдгийг өнөөдөр дурсах хүн зөөнгүй байна. Ичи хорлоо тайзны хатан хаан гэж хэлж судаави. Тэгвэл Чимэд Осроо өөрөө тайзны эзэн хаан. Эзэн хаан гэхээр ямар байх вүлээ? Тэр хаан, Чингис хаан ямар хаан ч гэдгийг ингэхээр тэгэхээр урлагт бол тийм л хаан. 100 дүр бүтээсэн байна. Би нэг уншта. Тэгэхээр тэр нь ижил юм ерөөсөө байхгүй шүү дээ. Нэгээ хуусан ерөөсөө лам бадарчанд гэнэ өвгөн гэн залуулг нь тийм ёсоо тийм байх. Тэгэл тэр янз янзын юмыг л амьдралаас олсон юм а нэг дүр дээр дахиад гарна гэж байдгүй юм байна тэр хүнийг. Тэгэхээр л тэр их ухаантай сайхан хүн байж л дээ. Ардын жүжигчин Чимэд Оср зөвхөн жүжигчин байгаагүй мөн найруулагч багш хүн байсан юм а. Тэрээр театр киноны золоо боловсон хүчнийг бэлтгэхэд хүчин зүтгэж урлагийн сургалт уран чадварын багшаар ажиллаж байжээ. Мөн орчуулгын 70 гаруй уран сайхны кино, Монголын уран сайхны 10 кинонд дуу оруулсан гэд Монголын соёл урлагт энэ эрхэм хүний хийж бүтээснийг тоочод баршгүй. Уран бүтээлийн эрэл хайгуул нь Эрдэнэсийн санг нээдэг хайгуулчтай адилхан.
За харин тэдний олсон эрдэнэс нь алт мөнгө шүр сувд биш амьдралын бодит үнэн түүний гоо сайхан хэмээн хэлсэн түүний үг залуу өрөн бүтээлчдэд ухаарал хайлсан үнэт сургамж болон үлджээ. Монгол улсын ардын жүжигчин Чимэд Осрын мэндэлсний 100 жилийн ой зориулсан эрдэм шинжилгээний баг хурлыг соёл урлагийн их сургууль тайз дэлгэцийн урлагийн сургуулиас хамтран зохион байгууллаа. Хөгжүүлэхээс өөртөө болгож одоо та бүхний анхаарлыг хэрийн чондолж байгаа зарим үйл явдалд хандуулъя. Иран улс Сирд ээлжид бус парламентын болоод ерөнхийлөгчийн сонгуул зохион байгуулах санаачлаг гаргаад байна. Ираны гадаад хэргийн сайдын орлогч энэ тухай хэвлэлийнхэнд мэдгдсэн бөгөөд энэ санаачлаг нь Сирийн хямралыг инхийн аргаар зохицуулахад чиглэгдсэн болохыг онцолжээ. Гэхдээ энэхүү санаачлагада парламентын болоод ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө тус улсын хууль ёсны ерөнхийлөгч нь Башар Асад байх ёстой хэмээн онцолсон байгаа юм байна. За харин сонгуулиудын товыг Сирийн засгийн газар болоод сөрөгчний төлөөлөл оролцсон яриа хэлцээний замаар тодорхойлохоор заасан байна. Иран энэ санаачлагаа Орос улбаны улсын гадаад хэргийн сайд Лавровтой хийх уулзалтынхаа үеэр тодорхой танилцуулж дэмжлэг авахаа мэдэгдээд байна. Японы цөмийн аюулгүй байдлын хяналтын байгууллагын тэргүүн Сиюнити Танака цөмийн зохицуулалтын комисс эх оны 7 дугаар сард аюулгүй байдлын шинэ стандарт батлагдах хүртэл төр үйл ажиллагааг нь зогсоогоод байгаа реакторуудын шалгалт хяналтаа эхлүүлж чадахгүй байгааг мэдгдсэн байна. За одоогийн байдлаар тус улсад 51 реактороос 2-оос бусдыг нь зогсоогоод байгаа. За энэ нь өнгөрсөн онд цунами газар хөдлөлтийн гамшигын улмаас Фукушима атомын цахилгаан станцад осол гарсантай холбоотой юм. Тэрээр мөн аюулгүй байдалтай холбоотой асуудлаар хэлэлцүүлгийг олон нийтэд ил тод нээлттэй байхыг хүсэж байгаа илэрхийлээд за энэ нь эрчим хүчний компаниудад аюулгүй байдлын шинэ стандарт боловсруулах шаардлагад хариуцлагатай хандах хэрэгтэйг сануулна гэдгийг онцолсон байна. За цөмийн аюулгүй байдлын хяналтын байгууллагын тэргүүн тусгай комисс Фукимужийн ОИ атомын цахилгаан станцын 2 реакторын үйл ажиллагаа шинэ стандарт шаардлагад нийцэхгүй бол мөн хаах болно гэдгийг ч мэдгдлээ. Харин Германы засгийн газар сэргээгтэй эрчим хүчинд шилжих үйл явц ямар ч саадгүйгээр үргэлжилж байгаа бөгөөд одоогийн байдлаар сэргээгтэй эрчим хүч нийт хэрэглээнийх нь 4.1% эзэлж байгааг мэдэгдэж байна. Германс Фукушимагийн атомын цахилгаан станцын ослын дараагаас атомын эрчим хүчний хараад байдлыг бууруулахар шийдвэрлсэн. Өчигдөр энэ талаар хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааныхаа тайлан илтгэлийг хэвлэлийнхэн дэлгэсэн юм. Тайлан тэмдэглэснээр энэ оны эхний хагаст сэргээгдэх эрчим хүчний ашиглалт нийт эрчим хүчний хэрэглээний 25% эзэлж байгаа юм байна. За энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад нар салхины эрчим хүчний хэрэглээ 20%-аар өссөн үзүүлэлт юм байна. Ер нь бол Германы засгийн газар 2022 он гэхэд бүх атомын реакторуудаа хаахаар төлөвлөж байгаа. За эрчим хүчний байгаль дээлтэй ийм бодлогыг хэрэгжүүлэхэд хөрөнгө мөнгө бас ихээхэн шаардаж байгаа учраас эх сараас цахилгаан эрчим хүчний үнийг нэмэхээр төлөвлөж байгаагаа ч бас зарласан юм а. Хятадын Шанхай хотно 300 гаруй сая юаны хөрөнгөөр боссон хувь хүний цуглуулгаас бүтсэн музей олон нийтийн өмнө анх удаага үүд хаалгаад дэлгээд байна. Тус музей нь Пүдүүн дүүрэгт нэгдсэн бөгөөд 10,000 орчим квадрат метр талбайтай үзэсгэлэнгийн танхимд урлагийн хосгүй үнэт 400 гаруй бүтээлийг дэлгэсэн байгаа юм байна. Үүнд эрт идүүгөөгийн соёлын зүтгэлтнүүдийн бүтээлүүд багтаж байгаа юм. За Ли Юкуан гэгч эхнэрийнхээ хамтаар сүүлийн 20 жилийн туршид урлаг соёлын үнэт бүтээлийг эрен сурвалжилж сонирхонд цуглуулсан юм байна. Энэ үзэсгэлэнгийн тасалбар нь 5 юанаар зарагдаж байгаа. За нэр цуглуулагчид музейн эзэд хэдийгээр энэ нь жилд урлагийн үнэт бүтээлүүдийг цуглуулж хадгалж хамгаалахад зарцуулдаг хөрөнгө мөнгийг нь тасалбарын орлого нөхөж чадахгүй ч нутаг нэгтнүүдтэй энэ бүтээлийг дэлгэн үзүүлэх ёстой гэдэг үднээс нийтэд үүд хаалгаа энэ хүнээс нэрж байна. Дэлхийд хувийн музейнүүд цөөнгүй байдаг ч Хятадд харин энэ нь анхныхад тооцогдож байгаа юм а.
Би та бүхэнд үчи мэдээллийн хөтөлбөрөөр танилцууллаа. Та бүхэн сайхан амраарай.